Өнгөрсөн жил аялал жуулчлалын форум зохион байгуулсан үйл мөн нөгөө өвлийн видеолийн дарамжаа зохион байгуулахад Өвөр Монголын Хөлбөмбөр аймагаас бас тодорхой шочид урьж оролцуулаад тэр хэд минутаас бидэнтэй хамтран ажиллах талаар ярьжсэн тийм. За ингээд өдөртөнд томилт гаргаад манай соёл урлаг аялал жуулчлалын газрын дарга Сэрэлдэ гарах тус ажиллах хэсэг манжуурхтод хайлаард очиж ажиллаад ирсэн байгаа. Тэгээ та бүхэн манайд бас тэр хүмүүстэй уулзаж ямар ажиллаа яаж битүү тэр талаар бас танилцуулга хэлэх тоо тийм ээ. Аймгийн захиргааны өдөртөмжийн дагуу манай аймгийн одоо соёл урлаг аялал жуулчлал залуучдын газар, за аймгийн аялал жуулчлалын холбоо гэсэн бүрэлдэхүүнтэй мөн араа тэрийвэл менежмент компаниас төлөөлөл яваад Өвөр Монголын Өртөн засаг орны Хөлбөмбөр аймгийн Хайлаар хотын аялал жуулчлалын асуулаар өгсөн бүтгэл захиргааны байгууллагатай хамтран ажиллах санамжлалт гар үсэх зурлаа. За мөн манай аялал жуулчлалын холбоо бас хамтран ажиллах гэрээ байгууллаа. За энэ хүрээнд бол ер нь та бүхэн мэдж байгаа Арангаан аймгийн одоо хөгжлийн тэргүүлэх салбарын нэг бол аялал жуулчлалын салбар. Дээр нь бол байгуулагч аялал жуулчлалын яамнаас бол дөрвөн улирлын одоо аялал жуулчлалыг хөгжүүлэхийн таатай бус нутгаар зарласантай холбогдвол Арангаан аймаг бол сүүлийн жилүүдэд бол аялал жуулчлалыг эцэмтэй хөгжүүлэх ийм бодлогыг барьж ажиллаж байгаа. За энэ аймгийн захиргааны төвшүүлсэн энэ мөрөө хөтлөрдөх бодлогын хүрээнд бол бид бас одоо энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх тулд гадаад харилцааныхаа салбарыг өргөдөх хөрс тэргэлдээ одоо энэ Өвөр Монголын Өртөн засаг орноос жуулчдыг авах. Дээр нь одоо Арангаан аймгийнхаа жуулчдыг бас энэ зэрэгэлдээ байгаа Өвөр Монголын Өртөн засаг оронд аялуулах, зорчуулах. За дараагийн нэг асуудал бол одоо энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг бол одоо бас нэлээд одоо таатай нөхцлөөр Өвөр Монголын Өртөн засаг оронд борлуулах. За Өвөр Монголын Өртөн засаг орны одоо бас одоо онцлог өгөх бараа бүтээгдэхүүнийг Арангаадаа борлуулах ийм бас одоо гадаад худалдаанд бас нэг ийм актившил гаргасан ийм зүйлүүдийг бол санамжчигтээ дурдаад ингээд ямар ч байсан бид одоо амжилттай ингээд ажиллаад ирлээ. За аялал жуулчлалын холбоо маань Хөлбөмбөр аймгийн аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах гар үсэг зураад ирсэн. За энэ үеэр бол яг бид нар бол одоо мянган жуулчин солилцоо хийж байгаа. Тэр ФАТА гэдэг групп маань өөрөө Өвөр Монголын Өртөн засаг оронд 14 салбар сүлжээ дэлгүүртэй юм байна. Тэр бас салбар сүлжээ дэлгүүрүүдээрээ тэр манай малчтын цагаан эдэг одоо боолж баг савлаа дээрс манай борцыг савлаад ирэх юм бол борлуулаад өгч болно гэдэг бол амлалтыг бол өгсөн. Тийм. Миний хувьд Өвөр Монголын аялал жуулчлалын бас томоохон компанитай хамтын ажиллагааныхаа гэрээг зураад баталгаажуулаад ажил хэргийг бол дахиад дараагийн нэг шатнд гаргаад хэлсэн. Тэгээд одоо 9 сарын 20-наас хамгийн ихний аяллаа групп одоо Монголоос Өвөр Монголыг зорих гэж байна. Тэгэхээр энэ гэрээний үндсэнд бол эх жил 25 онд бол мянган жуулчин нэг хүний бол харилцаагаар Монгол дахь зардал 3 сая орчим гэхэд бол аймгийн зах зээлд аймгийн одоо эдийн засагт бол тодорхой хэмжээний аялал жуулчлалын бодлогын орлогыг бол нэмэхээр юм үр дүн бол харагдаж байна. Нөгөө талын компаниас бол биднэрт Өвөр Монголын одоо Манжуурх хотын аялал дээр бол хамгийн одоо таатай хямд үнийг санал болгосон. Тэгээд байрлах буудлаас авах зүйлээд одоо хамгийн тав тухтай аяллыг ингэж хөрөл тохиролцоож гэрээ хийгдсэн байна. Өвлийн улиралд бас бид нар жуулчтай хүлээж авах, аялал жуулчлалын улирлыг үргэлжлэх гэж ярьдаг тийм. Тэр үйл одоо бас Өвөр Монголоос жуулчин хүлээж авах. Тэр нь одоо манай хүлээж авч байгаа бас мэдээж одоо үйлчлэгээний байгууллагуудаас гадна манай малчит маань байна гэдэг төстэй юм байна шүү дээ. Тэгэхээр энийг одоо хөгжүүлэх талаар бас анхаарч байгаа. Гол нь одоо нөгөө түрүүний яриадсан одоо аж ахуйн чиглэлийн хувийн хвшлэмд за мөн одоо аж ахуйн нэгжүүдийг татаа оролцуулаад энэ ажлаар бол яаралтай арга хэмжээ зохион байгуулж бас мэдээллийг нь ард хэрэгтэй нээлттэй хүргэж ажиллах тийм ээ. За баярлалаа.